Хойд хөрш болон манай улсын хоорондын харилцаа 1990 оноос хойш тийм сайнгүй байсан хэдий ч 2006 оноос эхлэн хоёр улсын хоорондын төлөвшөл маш эрчимтэйгээр хөгжиж эхэлсэн. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Медведев нь 2009 онд манай улсад айлчлахдаа хоёр улсын харилцааг стратегийн хэмжээнд хүргэх хэлцээрт гар үсэг зурсан нь хоёр улсын стратегийн төлөвшөл маш эрчимтэй хөгжиж байгааг баталсан томоохон үйл явдал болсон хэмээн Оросын холбооны улсын элчин сайд онцгойлон хэлсэн юм а. Я уже отметил, Худлаа эдийн засаг хөрөнгөлтийн хамтын ажиллагаа аливаа улс орондын харилцааны бол үндэс байдаг. 2006 оноос хойш Монгол улс Орос улсын хооронд хөгжиж байгаа стратегийн төлөвшлийн хүрээнд бол энэ хамтын ажиллагаа маш эрчимтэй өргөцөөр хөгжиж байна. посетил бывший президент. Оросын холбооны улсын элчин сайд хэлэхдээ манай улсын гадаад орны талаарх үзэл баримтлал бол дэлхийн олон улстай инхийн харилцаатай байх юм а. Тэр дундаа өөрийн хөрш орон болох Монгол улстай харилцааг илүү их ахын дүүсэн чанартай болохыг хүсдэг хэмээсэн юм а. Үүнээс гадна энэхүү уулзалтын үеэр сэтгүүлчдийн хамгийн их сонирхож байсан зүйл нь хойд хөршөөс оруулж ирдэг шатхуунаас болж манай улсад үүсэж байгаа үнийн хөрөгдлийн асуудалд Оросын холбооны зүгээс ямар нэг ажил хийж байгаа эсхийг сонирхож байсан юм а. Ну, наверное, Монгол улс өөрийнхөө цантаас нэмт шинжилгээ шалгуулаад ирэх юм бол мэдээж байдал мэдээж шалгуулах. Тэгэхээр бодит хадгалах Монгол мэдээ нэгэн байдлаар бол нэг өдөр орсоос хаас өөрөөр бодит байдал байна. Түүнээс гадна Монгол улс Оросын холбооноос бүр илүү хэмжээгээр нэмт мэдээлэл импорт явах тийм бүсрийн процесс байгаа гэж мэдэх юм байна. Энэ бол мэдээж бодит холбоотой Монгол улсын эдийн засаг маш хөгжиж байна. Уулын хавьд маш хөгжиж байна. Тийм учраас одоо дизель төршиг хэрэглэх хэрэгцээ бол маш нэмэгдэж байна. Энэ бол шалгуулалтаа нефтийн үн бол дэлхийн зах зээл хүнээс өсөх шалтгаалдаг. Хойд хөршийн хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний үнийн өсөлт нь 4.3% өссөн бөгөөд инфляц нь 6%-аас доош болсон юм байна. Энэ үзүүлэлт манай улсын эдийн засгийн байдал шууд нөлөөлж өөрчлөлт гарах боломжтой тул энэ нэмтэйг дуулгаж байгаад Оросын холбооны улсын элчин сайд баяртай байгаагаа илэрхийллээ. Үүнээс гадна манай улсаас хойд хөршид суралцсан нийт оюутны тоо 65-аас 67 мянга хүрсэн хоёр улсын хоорондын харилцаа ямар шоу сайн төвшөнд байгааг баталж байгаа юм а.